Гөрөв дөрөдөг нэг хүн чадчихсан байна. Тэгээд энэ хүнд өгөх зөвлөгөөгөө хай би одоо 41 настай. Фитнесийг 5 жил болж өндөр 175 65 кг турхаа байсан. Одоо 80 кг болсон байгаа. Хэрэглээл V ураг, соц дэлгэж амино хэрэглэж байна. Хаяа BCAA креатин хэрэглэж байгаа. Ажлын байдлыг өдөр 7 хоногийн 5 өдрийн 8-аар ажилдаг. Голцоо хүнд өргөж хийх ажилтай. Бэлтгэл 7 хоногт 3-аас 4 хаяада уучдаг. Шоу 40 нэгтэй гэж үү. Гол асуудал гэвэл үе гайгүй болчихвол үе ярьчаад байх хэлний бэлтгэл хэрэглэж юм гэж бодоод байгаа. Юу хэрэглэвэл зүгээр бол гэдгээ сайн мэдэхгүй байгаа. Тэрээр 36 тад эхэлсэн байна л да тий. 65 кг эхлээд одоо тэрээр 80 кг байгаа юм байна. Би хэрвээ түүний оронд байсан бол хамгийн түрүүнд би уухаа болно. Энэ үнэтэй зорилго нь яг юу юм бол бакирах юм болоо яг яа гэж бодож над руу бичсэн юм бол хэрхэн уунгаа сайжрыг гэж бодсон юм болоо. Гүүгэлүүд те. Тарих уу болох уу гэж асууж байгаа юм болоо. Одоо гормон дэмжигч уугаад бэлтгэлийгээ сайжирна гэвэл бас үлгэр. Яагаад тэгэхээр 41-тэй хүнээс ялгарч байгаа гормоныг дэмжиж ямар хөө болох вэ те. Ийм ажлын нөхцөл нь ийм хүнд байдаг те. Тэгэнгүүтээ өргөдөг, ядардаг те. Хажуугаар нь уугаад ахаар чинь. Ерөөсөө би энэ сайжрах завдал өгөхгүй. Өөрийнх нь бодисын солилцоо нь угаасаа одоо удааширж байгаа те. Өсөж яваа байна биш үхэж яваа хөшин бацсан. Болж игэл хийсэн бэлтгэлээ илүү үр дүнтэй болгоё гэвэл гаднаас тестостерон нэмэлтээр авсан дээр те тариагаар сэргэлт илүү удаан байх учраас те болж игэл илүү унтаад байвал илүү сайн үр дүн гарна. Тэгээд нэмэлт хэрэглээний хувьд гэх юм бол энэ над уураг бисамисагаа бол хэрэгжилж лээ. Тэгээд хаяа уудын бол энэ кератин уудаг нь яаж байгаа бөөргөө болмоор байгаа юм бах та. Тэгээд болж игэл би тутгаг санал болгоно. Ягаад тэгэхээр тутгаг болохоор нэлгэний хатууралт те өмнө жоохон балгадаг байсан хүмүүст илүү 5 жил арх уугаад өргөцсөн хүн болол тий нэг 5 сарч биш тий нэг 2 жилд нь барыг хийгээд аваагүй үр дүн авна шүү дээ. Натуралаар гэдэг юм бол одоо миний өгшин бацсантыг одоо 41-т их ирч зүгээр яг жоохон ингээд ялгаруулад тий залуу харагдъя тий ирч хүчтэй. Тэгээ эрэгтэйчүүдийн асуудал жоохон гэдэг юм бол зүгээр гормон дэмжигч уугаал 300 заас шүү дээ өгсөн. Тэгэл болоо шүү дээ. Тэгээ ер нь одоо бол байнга зүгээр милк дисл юм уу тутаг айл нэг угаасаа байнга ууж авах ёстой юм. Ер нь хаяа уудаг, хаяа алкогол хэрэглэдэг бол ер нь милк дисл юм уу тутагаг ер нь өдөр бүрэн биш юм агт нэг өнжөөд нэг уугаад ах хэрэгтэй байхгүй манайхаа. Тэгэл уухгүй л байвал болчих юм байгаа юм да манайхаа бол. Тэгээ би ер нь уул ядаж энийг уу гэд нэг рил хийхгүй бол болохгүй юм байна л дөө.